байх төдийгүй Ямаат ховд сумын нутаг цаашлаад өмнө усгийн улаатаа шил хүртэл ингэж явж өөрснийхөө дээр сэлгэж амьдардаг ийм одоо онцлогтой гэдэг бол судалгааны дэн шинжилгээс бол харагдаж байгаа. Сацрын салгсан эцэг тэнгэрийн оолох билгаан хайган намтрэх аршаанлоо ашдонын кин аруса өдмитэлхэн лотгимэн медми тунгда. Энэхүү хөтлөөс урагш үргэлжлэх газар орныг өмнө түргэн хэмээн нэрлэнэ. Өмнө түргэний уул ус мөн л онгон дагшин газар нутагтай бөгөөд үзэсгэлэнт газрууд олонтой. Зурагт гэгээ татдгийн орой лойл гээд нэрнээсэн ажилласан ч сайхан газар устай өндөр сүрлэг уул өмнө зүгийг чиглэн үргэлжлэнэ. Архраа түргэн ханххийн ус аруулаа хаях хязгаар хотон дөрвөд баяд хадахын Түргэн голын нэг онцлог түргэн урсгалтайгаас гадна алсаас ч сонсогдох түүний дуу чимээ юм. Өндөр уулын орой дээрээс тэр доор харагдах голын ус тууз шиг жижигхэн харагдах хэрнээ түүний урсгах чимээ хэдэн бээрийн алсаас ч сонсогдно. Хэрвээ голын хөвөн дээр очивол хоёр хүн хашгирч ярихаас нааш юу ч сонсогдохгүй. Дэглий цагааныг чиглэн түргэний баруун салааг өгсөж машинаар явж байсан бид. Удалгүй унаага мотоциклоор солихуллаа. Биднийг газарчилж явсан залуу гадаадын жүүлчин мориор бүтэн өдөржин аялаад дэглий цагаанд хүрч чадалгүй буцсан тухай өгүүлж байсан. Ер нь дэглий цагаан уулыг чиглэн явхад зам бартаа ихтэйгээс гадна энэхүү мөнх цаст уул бусдаас нуугдах мэт өмнө нь харагдаж буй уулыг арайхийн өнгөрөхөд дараагийн уул гарч ирэн халахалжигдэг онцлогтой ажээ. Тийм болохоор дэрэгдэн очтол явхаас өөр зам байсангүй. Мотоциклдөө бид дэглий цагааныг зөвлөн 20 км явсан ч бас л явж чадахгүйд хүрч тэндээ хоноглоход хүрлээ. Цаашид зам бартаа ихтэй тул зөвхөн мориор эсвэл явганаар явах болов. Тэр замын урт лавтай 15 км гэж байна. Бид хичнээн ядарсан ч гэлээ. Замд таарсан байгалийн үзэсгэлэнт газрын зургийг авна.
Аливаа ариун дагшин уулын бэлд ямар нэгэн цэнгэг уст нуур ёс шимшиг байдаг нь сонирхолтой. Биднийг дэглий цагаанд ойртож очиход бэлтэн бүрвийн ногоо нуур нэртэй энэ нуур тохиолдсон. Нуурын ус мөнхөд өндөр уулын сүүдэрт байдаг болоод ч тэр гүн ногоон өнгөтэй цэнгэг уст нуураж биднийг зураг авч байхад хажуугийн ууланд хэсэг янгир ямаа гинт гарч ирснийг яарч сандарсан зураглааж зургийг нь хөдөлгөөнтэй авсан байлаа. Тулсуманд хүн малын хөл хүрээгүйч газар бий. Тухайлбал Битүү мухар нэртэй ийм газар байдаг хэмээн уулын спортын мастер нутгийн ахмад насны сонирхуулж ярьсан энэ үг нэвтрүүлгийн туршид бодогдсоор байсныг нуух юм. Огт санаандгүй бид сүрэг гахаатай таарлаа. Өвсөнд шурган унтаж байсан тэднийг бид огт анзааралгүй дээр нь орчихжээ. Бид өгсөөр дэглий цагаан уулын зураг авах яг тэр игзэгтэй мөчөд тулж ирлээ. Энэ газар биднийг зогсож байхад уулын салхи бус сансрын салхи илвэж байх шиг санагдсан. Дундаа сүмэлзэх үзэгсэнт дэглий цагаан уулмэ үеийн үед дуурсагдсан бодогдох үлгэрийн домогт бурхан уулмэ цаст цагаан нэгэн
Монгол орныхоо нэг сумын хэсгийн газраар явхад ийм сонинтой. Нэвтрүүлгийн хамт олон бидний зорьсон хэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд аян замын тэмдэглэл үзэгчдийн сэтгэлд нийцэн гэдэгт итгэлтэй байна. Монгол орны маань үзэсгэлэнт онгон байгаль ариун дагшин газар орн маань үеийн үед мөнгөчин үлдэгэ. хан түргэний улс минь утаа Мост монгон хавмэн монх ариун шилтэй дэтгэр мөрөн гохолмэн анда самх эжин та